Та нар тэгээд согтуу найз чинь гараа явж байхад санаа зовоод уцаар яриаггүй. Гүг санаа зовоод залгсан да нэг 2-3 цагийн үед энэ утсан дээр нөгөө залгсан дуудлага байгаа л да. Энэ хараа та 3 цагт 4 цаг 20 минут залгасан байхгүй. Одоо манай уцаа аваагүй. Тэгээ би нөгөө жоо уурлаа гарсан болохоор ааш нөтлөж гээд. Тэгээд нөгөө яаж сох зугасаа гэрний ойрхон болохоор бас их сүртэй бодсонгүй л дээ. Та дараа тавилгачтай орж явахгүй тоо. Харин гэрээ хэд зүйлсийг хөтөлгөрөө. Орж. Бид хоёр нэг юм ярилцаад. Ялаагч тэгээд тийм ааштай хүн. Үгүй нэгч тийм ааштай хүн биш ээ. Гэж уучхаараа л нэг аашлах гэдэг. Та хоорондоо маргалддаг ч юм уу эсвэл талигач агсан тавиг үз. Үгүй нэх муудалцаж байсан юм байхгүй л дээ нөгөө бид нар ч нөгөө покер тоглоод тэгээд манай унж байгаа алдаад тэгээ уурандаа өнөөдөр миний өдөр биш нэг уурлагаар авсан байхгүй. Хэр их сохтой байсан юм? Нэг сохтойгүй нэг 2 жил виски л уусан. Тэгээ манай эхнэр тэгшээ бол өрдөөсөө уугаагүй л дээ. За. Хөл таахлаар. За тэг. Оо зүгээр орч. Зүгээр дээ. Хана хэрэгтэй байхад. Ингээд хохирогч танаад яах гэж ирсэн? Цаадах чинь покер тоглох их дуртай л да. Хаяа бид нэр амралтын өдрөөр нийлж тоглодгийг. Энэ удаад бас л тех гэж ирсэн. Та гурвын дунд хэрэлдэх маргалдах тиймэрхүү зүйл гарсан уу? Гүү. Бид нэр хоорондоо нэг маргалдаад байдгүй л дээ. Тэгээд хохирогч яагаад танахаас явахаар болсон юм? Мөнгөнд тусал явлаа гэсэн шүү дээ. Тэгээд сохтой хүн явж явах чинь гаргаж өгч юм уу? Эсвэл гэрт нь хөргөж өгөх тийм асуудал байдаг юм уу? Хохирогч танаад юутай ирсэн? Гүй эднийх нь горхийн цаахан талд байдгийг. Байнга л наашаа явхан ирж идэг болохоор нь анзаарсангүй л дээ. Урчин танаад та гураас өөр хүн байсан уу? Үгүй. Байгаагүй. Та гурав хаан тоглосон. Энд? Энэ ширээн дээр гэсэн. Тий яг энд тогсон. Та хин хаан сууж ирсэн нэг хэлээд өгч надад. Юу би энд байсан? Батка энд сууж исэн. Амар энд сууж исэн.
Урд шөнө яг юу болсон юм? Бид нэр ч гэжтэй. Заримдаа бид нар ч нэг амралтын өдөр тохиролдуулаад нэг жоохон суудаг. Өчтөр харин үзмээ ажилтайг яриаг байхгүй. Тэгээ бид рүү жоохон суу тоглосон. Тэгээ жоохон уус. Тэгээ покертод хэн хөдсөн юм? Манай тэгшээл нэг жоохон авсан да. Та нар нэг тоглохдоо хэдэр тоглолт юм? Оо шалихгүй шүү дээ бид нар чинь тэгээ нөгөө 100 гаргаж байгаа юм болохоор чинь тэгээ нэг шалихгүй. Яг хэд гэж? Уу яг нэг жетоноо 1000 гэл удаа авчихдээ. Тэгэхээр хэдэр ирнэ гэсэн үг үү? 1-2 сая төгрөгөөр л иргэнэ. Тухайн үед та нар сохтуу байсан уу? Тийм их сохтоо байгаагүй. Өөр хавар хүн амт үзэгдэг үз. Гүүг бид гурав сүргэн байхгүй. Талигаач тэгшээ та хоёрын яг хэнийх найз юм? Миний бүр багын найз. Тэгээ нөгөө гэрний ойрхон болохоор ч нөгөө гэр бүлийн найзууд болсон. Тэгээл бид нар ч нэг хамт байт юм байхгүй. За. Та хэдээр зүрх хөтлөмсгөө? Би юу? Би ч одоо 40 шүү дээ. Нөгөө Европоор нь хийдэг л ямар ч л 42 хүнсдэг. Ямар ч байсан энэ асуудал дуустал таны гутлыг төр хурааж авна. Хөндлөнгийн гიშ дуудаж тэмдэглэгдэх байхаа. Тэгэлгүй яг надад одоо энд чинь 2 гутал байна шүү дээ. Хоёулангаас нь хий авч бол. Нөгөө гэр чинтер гээл нөгөө яа хатах юм байсан тий. Өг. Хуулийн дагуу явбал хин хиндэ амралт. Аас тэгэл ах л та. Энэ нөгөө гадаа байгаа гутлын мөртөө юу ах вэ? Харьцуулна тий. Тэгээ. Мөрдөгчөө таныг шинжээч дуудчаа. Надаа ч гэсэн шинжээч хэрэг гаргахаар л байна да. За. Явж бол. Тэгэхээр манай шинжээч ирж таны гутлыг авах байх. Та барнаас нь битээ хөдлөг. Тэгэлгүй яг. Хэдэн хүний мөр вэ? Хогчоогоос гадна нэг л гутлын мөр байна. 42 арзмарын гутлын мөр хаа. Тэр ч ойлгомжтой л та. Өөр сонирхолтой зүйл байна уу? Одоогоор биеинд нь ил харагдах шарах сойруу, гэмтэл бэртэл ямар нэгэн болтын шинж тэмдэг бол алгал байна. Би чиг баримттайгаа байсан баха. Энэ төрөвчөндөө иргэний үнэмлэх банкны картууд бэлнээр 300 мянган төгрөг байсан. Хүзүнд нь байсан өндөр сорцтой алтан гинжиг аваагүй готоход энэ лав дээрмийн хэрэг биш. Аман цангаад ус уух гэж байгаа тагларсан юм болов уу? Харин л дээ. Ойр орчмоос нь нэг бөөлцсөж магадгүй зүйлээс дээж авсан л та. Ерөнхийдөө бол гайгүй шүү. Сая айл хитрхи цэвэрхэн байгаа юм шиг шимт санагдахгүй юу? Харин тий. Ялцал өргөд тий. Нэг татах уу? Одоо тийм яа.
Амраг ирээ. Амрыг ирээ. Батнагт хаагуур явж байгаа гэсэн үү? Цаа чин шүүх шинжилгээний төв рүү оюун болттой уулзахаар явсан шүү дээ. Яасан хөө? Түг. Нэг нөхөр шагаагаар татсан усан дунаад нас орчиж. Тийм гүйхэн усан доо. Сонир юм да. Хажууд айлында покер тоглож байгаад мөнгө дууслаа гэд гараа явсан байгаа юм. Тэгээ гараа явж байгааг нь харсан үтсэн гэрч бол байхгүй. Энэ орилцоогоор хэдэн төгрөг болох вэ? Цуулгалт бол нэлээд хэдэн сая төгрөг болох байхаа. Бүрмэлэн гэхэд л 400-500 мянган төгрөг байдаг шүү дээ. Төрөвчөндөө 300 мянган төгрөгтэй. Тэгээ мөнгөнд дуусаад харьлаа гэд гарсан байна. Тийм болохоор би Батнагтаас хэдэн тоглоомчдын талаар асууд юм уу гэж сургалаад байхгүй. Юу ч гэхвдээ сүүлийн үед хөрх юмтай хүнд дүр зэлэг төлөөд л яваадсан. Өөрийгөө мэдчихэл байцтай. Амраа талигач хоёр ер нь хэр харьцаатай байсан юм бэ? Хар багын л найзууд. Хэрэлдэхдээ хэрэлдээд л хэрэлцэхдээ хэлцээд л явж идэг гэсэн. Найзуудын дунд ийм тийм асуудал үрцэл байсан уу? Тийм айхтар том асуудал бол байгаагүй. Зарим нэг тоглолтын дараа л би эндээ өгч авах жижиг л зээл байсан ба. Та энэ гинжиг харсан уу? Амрагийн л гинж байна. Талигач арх уугаад ер нь яах вэ? Хөрх юм их мөрөөр штт. Яаж ч уусан байсан юм тийм зам байхгүй. Хичнээн тасарсан байсан ч гэсэн гэрээ орлол хүрээл ирдэг. Энэ удаад л тэгэхээр агсан цогтуу тавьдгүй гэсэн үг үү? харин тэр амраач л тавьдэргүй шүү дээ. Тэр маргааш нь юу болсноо ч санахгүй. Ингээд та хэдэн удаа тоглосон юм? Бид нэр 4-5 удаа л тоглосон. Уул нь гэр бүлийн их сайхан найзууд болж байсан. Тэр өдөр надад тааж гинтээ ажиллагараад би очиж чадаагүй байхгүй юу? Та тэр тэгшээгээд хүүхнийг ер нь хэр сайн мэдгүй. Би сайн танихгүй. Амраатай сөүлдэл нэлсэн. Их л нүүрэмгийн ажилласан айхтар байрын хүүхэн шиг санагдсан шүү дээ. Бас покер дуртай. Амраа тэр хоёрын покерын ширээний ардтал танилцсан гэсэн.
За баярлалаа. Хохирогч танаад эдэн дөрөвтэй орж ирсэн юм. Нэг сая 500 орчим байсан баг. Тэгэл энэ паркийн 50 тууцсан дөө. Та авсан уу алдсан уу? Би алдсан. Хэдийг? За бас нэг сая гаруй төгрөг байсан. Өөр хэд зүйлс алдаагүй юу? Гүүх алдааг. Батка тэгээд бүр хоосроо танахаас гарсан иргүү. Нэг цайны хідэн дөрөхтэй бол үлдсэн баг. Арайч хоосрог. Гарахтаа яг юу гэж хэлээд гарсан юм? Батка огчон дээр гэж. Чи өөрөө игээд болд. Ачи битээ ингэж байгаа чи. Жохооч тэгэхээр тэгэл юм өмчиж ихгүй тэгэл ингэ хийм. За. Чи тэгж даа чи. Зүгээр анх ирснээр За ажиллая л тийг яасан. За байж байгаа ч тэ чи бинийг татаадах хэл та чи юундээ хараад тийм бэ. Битээ тэгж л та чи. За ихний гурав дэлгэлээ шүү. За дэлгэл. Сэр. За ингээ. Хоолой. Тэр хийдий оолын хийдий. Ма энэ нэг хитэн цаас. Бага хитэн цаас 200 гаруй мянган төгрөг. Йоо. За би өөдөө. Энэ би аль. Энийг тоглоод хожихгүй бол унтаж амар идэхгүй. Иди. Миний нөх юм. Би юу? Би 200-д дагнаа. За. Баткаг оолын шиг модод дэлгэлдэ батка тэгээд. За надад нэг 2 ноёл дээ шүү дээ. За миний нэг тийм. Хатан дүүчтэй. Одоо энэ дээр миний анид чишдэг шээ. За мод дэлгэлдэ. За. Тупэ. Сэр. Нэш мөнгө. За л. Одоо энэ миний шүү. Чи яаж л. Өнөөдөр ч яндатай шүү. Чи надаараа хийчихгүй юу? Тэгээд өөртөө ээж угаар яагаад гэдэг юм? Чи энэ ор хоногийн мөнгө? Над дөр амлал. Тэгвэл ганц тараач штэ. Мадас. Таслахгүй айгуу л уурлаад байна. Аа тийм. Чи 50 байл та чи. Юунд уурлаад юм бэ? Аа? Тий? Тэгээд уурлаад тэгэл нэг тийм болдог явчихсан чи. За. За. Наач. 20-30 мянган төгрөг л штэ. За. Би ч гэсэн тооч. За, нээлтээ. За, нэг чи. За, юутэй. За, дуураш тий. За, яршиг өнөөдөр миний өдөр биш нэгэд гараа авсан шин. Харин үүдээр тэгшээ гаргаж ирсэн. Тэгшээ гаргаж ирсэн. За, танд баярлалаа. Та явж болно. За, баярлалаа. Амрыг ирээ. Ирээ. За яасан юу болж байна? За яг нөгөөдөл чинь нэлээд согтуу байсан бол та. Тохирчийн мөр нэлээд олон байлаа. Энэ харж байна уу? Энэ нөгөө мөр. За. Согтуу хүн л ингэж алхана да. Тэг хинээ мөр гэж. Амраа билүү? Тий. Тэрний мөрний гутлын мөртэй л таарч байна.
Тэр вискиний шилэн дээрээс хурууны хээнүүд олдсон юм уу? Тэр бол ерөөхдөө ойлгомжтой. Хохирчих тэгээ бас амраагийн хурууны хээтэй таарсан. Тэр хэргийн газар байсан бөөлц хэнийх гэж гарав. Тэр шинжилгээний хариу арай л гараагүй. За. Юун төрөнд тэрийг хордлуулаарай заа юу. За тий. За. Өөрч зүйлгүү дээ. За ярьж. Та энэ гинжийг таньж байна. Амраагийн гинж байна. Хэрэг гардаг өдөр хохирогч энэ гинжийг зүүж явсан байх юм. Цаадах чи өмнөх тоглолтынхаа авлаганда амраагаас авсан юм. Өмнөх тоглолтын үр авлага байхгүй байсан юм шүү. Гэхдээ яг ч бас өөр биш л дээ. Тэр хоёр өмнө нэг газар тоглоод амраа Батгаагаас 500 мянган төгрөг зээлсэн юм байл. Тэгээд өрөндөө өгсөн. Хизээ өгсөн гэж. Тэр өдөр яг ийм юм болсон байхгүй юу? Батга огчон дээр гэж. Чи өөрөө игээд болд. Чи битээ ингэж байгаа чи. Жогооч тэгэхээр тэгэл юм өмчиж ихгүй тэгэл ингэ юм. За. Чи тэгж даа чи. Анх ирснээр бай. За ажиллая л тээ гэсэн. За байж байгаа ч тэ чи бинийг татаадах хэл та чи юундээ хараад идэв. Битээ дэж л та чи. За ихний гурав дэлгэлээ шүү. За дэлгэл. Сэр. За ингэ. Хоолой. Тэр хийдий оолын хийдий. Энэ нэг хитэн цаас. Бага хитэн цаас 200 гаруй мянган. Йоо. За би үйл. Энэ би аль. Энийг тоглоод хожихгүй бол унтаж амраа идэх үү? Иди. Миний нэх юм. Би юу? Би 200-д дагнаа. За. Батгаг оолын ч модоо дэлгэлдэ батгаа тэгээд. За надад нэг 2 ноён л дээ шүү дээ. За миний нийт. Хатан дүүчтэй. Одоо ингэ дээр миний анид чишдэг шээ. За мод дэлгэлдэ. За тийм. Ба. Тупэ. Сэр. За. Одоо энэ миний ажил. Чиний ажил. Өнөөдөр ямдаатай байж шүү. Чи надаараа хийчихгүй. Тэгээд өөртөө хийж угаа. Яагаад гэдэг юм? Чи энэ ор хоногийн өмнө над дөр амлал. Тэгвэл ганц тараач штэ. Ууш батга. Нэг тоглож чинь. Би чамд нэг 500 мянган цэсний өргөтэй баха. За. Энэ гинж 500 мянган зүлхүү өрн заяа. Тэгвэл нэг байтгаар тоглоё л да тэхүү аа. За гээс ажиллаач. Ажлыг шүү. Гэж хэлээд зүйлтэй тайлаад өгсөн. Талигч гинжиг авч зүгээд миний өгсөн мөнгийг төрөвчөнд хийгээд за өнөөдөр миний тоглох өдөр биш вэ гэд гарахаар болсон. Тэгэхэд яг хэдэн цаг болж ирсэн? 2 өнгөрчихсөн. За. Танд баярлалаа. Та явж болно. Нэг татчихв. Тач болох тааш.
Өө, би ч хайр явж ил. Аа за. Нэрлсэн шинжилгээний дүнэлт арай гараагүй. 7 өдрийн дараа гарна. Гэхдээ үхлийн шалтгааныг урьсан байдлаар бол гаргацсан. Тэгээд шалтгаан нь юу вэ? Амьсгалын дутагдал, амьсгалын замаар ус орсноор бүтэж нас орсон байна. Шарах сорив хүүхнээс инээ тэр юм байна. Өөр бол ямар нэг юм илрээгүй. Гэхдээ согтолтын дүр зэрэгтэй. Бид нэр 4-5 удаа л тоглосон. Уул нь гэр бүлийг сайхан найзууд болж байсан. Тэр өдөр надад тааж гинтийн ажил гараад би очиж чадаагүй байхгүй юу? Та тэр тэгшээгээд хүүхнийг ер нь хэр сайн мэдхүү? Би сайн танихгүй. Амраатай сөүлдэл нэлсэн. Их л нүүрэмгийн ажилласан айхтар байран хүүхэн шиг санагдсан шүү дээ. Бас покер дуртай. Амраа тэр хоёрыг покерын ширээний ардтал танилцсан гэсэн. Амраг ирээ. Орж болох уу? Суугач. За. Кофе уу цаа уу? Өөрөө виски уугаад цочиндоо цай кофе аа. Гого. Асгол надад виски уу гэнэ. Зүгээр. А? Зүгээр. За. Ямар юм бэ? Одоогийн байдлаар олдсон бүх нотлох баримтууд энэ гутлын мөр. Горхины хажууд гутлын мөрүүд их тод орсон байл. Тэнд байсан 2 гутлын мөрөөс нэг нь хохирогчийн, нэг нь энэ таны мөр. Мөн хэргийн газраас олдсон вискиний шилэн дээрх цусны толгонд ДНК-гийн шинжилгээ хийхэд энэ цус таних болгон тогтоогдсон байна. Дээрээс нь таны хурууны хээж илэрсэн. Та лагер дээр байхдаа яг ийм виски уужсэн баха. Мөн энэ гинж. Энэ гинж таны гинж. Та энэ гинжийг покерт тоглоод найзтай алдсан. Харин хохирогч нас барах үедээ энэ гинжийг зүүж явсан байна. Та гинжээ найзтай алдсандаа шалхаагүй байц. Байцаагч өөр ямар байна? Таныг арх ухаараа их агсан цогтуу тавьдаг гэлцгий. Байцаагч ийм юм аа. Покер тоглоод алдснаа бол би санаад авах. Тэгэд энэ гинжний үед бол би урд нь өртөө байсан. Тэг өрөндөө өгсөн. Тэгээд тэр өдөр нэлээд унсан л да. Тэгээд талигаа чиг ямар ч үүдээр гаргаж өгснөө санаж. Тэгээд бусдын бол үнэхээр санахгүй тасарчиж. Нэр шиг байцаагч би үнэхээр санахгүй. За. Баярлалаа. Амраг ирээ. Амраг ирээ. Нөгөө бөөлжсөний шинжилгээний хариу гарсан уу? Тэр ДНК-гийн шинжилгээ ихээр дээж авалтаагүй. Гэхдээ чамаа гомдоогоод явах уу гэд химийн шинжилгээ хийсэн. Тэр шинжилгээний хариу энийг хартаа. Их сони юм болсон.
Энэ микронгенон гэд бодис алдсан. Энэ тэгээ ямар үтсэн? Энэ жирэмслэлтээс хамгаалах эмэнд агуулгаддаг бодис. За штэ. За баяр та. Танай хүн өөр тархихгүй яав. Надаас илүү хайрладаг юмтай болсон. Өөр хүүхэндээ болчихё юу? Үгүй. Хайрх л байхгүй юу? Уугаалах юм. Мянга хэлээд нэмэргүй юм биш үү? Чи тэгвэл их гомдоож дээ. Компанид ампороо юу? Өөрөөс нь очиод асахгүй юу? Амар гэр. Инхэд чи яагаад тойруулж хариулаад байгаа юм? Чи үннээ хэлэхгүй бол өөрөө хэрэг томж мэдэн шүү дээ. Тэр хэрэг гардаг шүүн чи яах гэж хатах шиг гарсан. Би жаахан хэтрүүлчихсэн байсан. Тэгээ салхилахад гарсан. Тэгээ Дотор муухаараад бөөлчихгүй гарсан. тэр харанхуй шүүн заавал гарах хэрэг байсан юм уу? Гин хамраа гэж нэг 0 орчвол тэгэл би гарсан шүү дээ. Тэгж их твцсэн үед гол хүртэл гаргачихлгүй твцэр. Гэхдээ горигч манайхтай ойрхон шүү дээ. Энэ үед Батка хаана байсан? Батка хаана хавд. Бөөдөн дээр ногоорол үйжсэн. Чи ямар гутлымс гарсан? Минийх угуулхад жоохон төвөгтэй л дөө. Тэгээд арай амраагийн гутлыг углаад гарсан. Чи тэгээд энийг аль гэрт над хэлчихгүй байсан. Би яг үндэ сандраад байсан юм аа. Тэгээд чи яг тэр үед бүр байж чадад бүр гарчих гатайсан болохоор нь л тэгээд би горхины уснаас жоохон уучгаад нүр агуулсан чинь дотор хуужраад нэг сайхан болоод ирсэн. Манай тентхийн горхич нь арх гаргадаг байхгүй юм. Миний ярьсан юм үнэ шүү. Чамайг хурж ирэхэд хамраа 0-оос гарсан байсан уу? Гарсан билгүй яах вэ? Тэгээд бид гурав тоглоом өргөжлөөсөн. Амар гэрээ. Амар гэрээ. Тэний юм юу болов? Нэг тийш нуулгоо. Үгүй. Би хоёр тийш нь олгочлоо. Яасан. Тэр хамраа тэгшээ хоёроо мэдүүлэг хэд хэдэн газараа зөрөөдөх юм. Тийм үү. Тэр тэгшээ тийм сөрхөө хөөхнө үү? Ямар ч байсан тийм даруухан хүүхэн бол биш. За чи хэлтгэр. Хэдлээ. Аа, гарцсанч. За. Би тэгвэл одоо яваад чи. Энд нэг сони юм байна. Энэ хохирчийг хөлд хүргэсэн шингэнүүд. Тэр энэ юу юм? Химийн бодис юм уу? Гүү. Энэ зүгээр л ус. Энэ ус голын усны шинж тэмдэгтээ тохирохгүй байгаа. Хоёр өөр ус л гэсэн үг. Энэ шингэн илүү гүний усны шинж тэмдэгтэй байгаа. Тэгэхээр миний бодлоор энэ худгийн ус гэж магадгүй.
Зүйтэй шүү. Зя тэгвэл энийг чи барайл. Гүүгээд байж та. За баярлалаа. Баярлалаа. Амрагийн гэртэл үзлэг хиймээр байна дарга. Ямар шинж тэмдэг болсон юм? Хөндлөнгийн гэрч байхгүй болохоор амраа тэгшээ хоёрын мэдүүлэг зөрөөд байгаа ч гэсэн нотлох баримт байхгүй болохоор жаахан хэцүү л байна. Дээрээс нь хэргийн газраас олдсон вискиний шилэн дээрх цусны толгой амраагийн цус болох нь тогтоогдсон байна. Харин тэр хоёр болохоор амраагийн хамарнаас гарсан цусаа гэд мэлзээд байгаа юм да. Мөн цогцсны хажууд байсан тэр бөөлжсөн тэгшээгийн бөөлжсөн. Тэгшээ харин хэрэг гарахаас өмнө тэнд бөөлцсөн гэж хэлж байгаа юм. Мөн тэр амраагийн гутлын мөр өглөө хохирогчийг горхины дэргэд байхыг хараад туслах гэж очсон мөрөө гэд бас мэлзээд байгаа. Харин манай шинжээчдийн дүгнэлтээр хохирогчийг үхэлд үргэсэн шингэн буюу тэр уушгинаас нь авсан усны дээж горхинаас авсан усны дээжтэй тохирохгүй байгаа юм. Тийм үү? Тийм болохоор амраагийн гэрийн уснаас дээж авах хэрэг байна та. Тэр нөхөр чинь усанд бүтэж насарсан гэдэг байна. Тий. Гэхдээ тэр горхинд бол лав биш. Сайн байна. Мэн мөш. Хатан цаа. За. Амраа гэрээ. Оо амраа гэрээ. Амраа гэрээ. Сууж. Ямар л гэрээ. Танаа гэрт үзлэг хийх шүүхэн шийдвэр. Та тэр хүчгээ хаагаад өгөхгүй. За. Танаа ариун цэврийн өрөө хаана вэ? Тийм. Тэгэхээр одоо болсон явдлын талаар үн зөвөр нь ярина үсттэй. Яг үндэ Батка очиж байсан юм аа. Хэлээ батга. Надад хийж. Миний өшөө өөрөө ингэж ууж шээ, ба. За хурдлаа. Юунд уурдаад байгаа юм бэ? Аа? За хурдлаач тий.
За би яваад байна. Чи тэр одоо юугаар аваад идэх вэ? Ой. Энэ гинж вэ штэ. 500 мянга зүлхүү хүрэн зэ. За Яшиг зүгээр. Одоо энэ дэгээ хожихгүй л шүү үнтэй. Өнөөдөр чи миний өдөр ч биш. тэгшээ яах юм? Би дагнаа. За чи яах юм бэ? Хурлаач тээ. За тэгшээ дагчих явж та би баг дагаад уу аа. За чи миний одоо юм чи би дийх шийдэх үү? За. Миний одоо энэ. За. За хоёр та. Уу. Би ч одоо ердөө хоёр лайн шүү та. За эхний гороо нэлсэн шүү. За тэг. Зэ. Уу, за. Уба. Уба. Ушээ. Ага өчсөн юм шүү аа манайхаа. За идэрч баг миний гохаа. Эта. Нэ. Нор хоногийн мөнгө. Наадмын дээр амлуул амил. Амраа гшөө. Яаж юм гшээ? Зогч гин үү? За яах юм гшөө? Мөнгөтэй болсон чи ахад нэг тоглох уу? Арай уурж моглоод байгаа биш ээ. За гүй тэгэл ажиллаа хийгээс. За одоо тастууч масмусгүй бол одоо уурж муурнаа юу. Тасч. Өш. Өш. Өнөөдөр миний өдөр биш наа. Батка оош. Би чаавгүйс түрүүний тоглолтын дээр байна шүү дээ. Билив чинь гэж бодсон аахгүй. Тэгсэн чи хоёр ноён байд юм да. Миний хоёр хатан яалтчгүй хоёр ноёны дагуур орчлоо л да. Орно штэ тэр чинь. Угаасаа жам юм чи. А чи угаасаа ноёныхоо дөрөөр жам юм чи биз дээ. Жам уу те? Жам уу? Жантаа заагаад тий. Жааганаа. Тэ батка тоглоомын дандаа сүүлийг авдаг байхгүй. Тэгээ миний нэг гинт уур үрээд нэг жоо үг хийцэн. Тэгсээр нь цаадах чи үг даахгүй босч ир зөхөд. Хаашаа ч зогсъё. Ийшээ зөхс. Хамрлаг өсөөгүй. Тий. Чи хамаг мөнгөний шулчаа. Дээрээс нь сая гарам төгрөний үнэтэй гинжи зүчээ чим ой. Мо шулаачаа. Харахгүй нь чи. За чи зүгээр бойл гэж. Шулыг шулсан юм уу гэж. Шударгаа тоглоод хожоо өстэй. Тийм өстэй. Өнөөдөр би авах заяа. Өөр нэг өдөр чи авах нь өнгөд орчлонгийн жам. Өгөө авааны ёс биш үү? Би чамааг бодлоо штэ. Би хүнд өгч сурсан. Авч сурсан юм за. За. Чи одоо хөөш. Ихнэрийг авч явах нь уу бас? А? Хамтдаа хөдөлтөө заа. Чи одоо юугаа солиороод байгаа юм бэ чи? Яшиг шиг дэшээ гарч унт. Ингэ жоох юм балчгаараа дандаа ингэ шогччихин зүгээр. Би шогч гинөө. Навш минь. А? Би шогч гинөө. Чи шогч гинөө. Би тойрог хоёул гэж мэдэн шүү. За ёо. Мэдэн шүү мөн навш минь. Чи одоо юу гэх юм бэ? Яг дараач. Яа. Өдөрчтэй гой бис. Чи юу гэх юм бэ? Мөн навш минь.
Би тэр хоёрыг арай гэж салгасан. Тэгээд Батгаг нойлын өрөөнд оруулаад чойжлоод амрааг дээш унтлагын өрөөнд оруулсан. Эш юу олж их юм бэ? Чамаг би Батгагаас олж их уу? А? Би таа ичиж. Йой, чи чигөө л тэр Батгага дуудаад ирдэ. Эш. Дуудаад ирээ одоо. За унтаа. Унтаж амрал та. Хоёрыг цасаж хэлцээ. За. Би хоёрыг мэдэн шүү. Мо хоёр шудаач юм. Лоурч юм. Дууд тэр Батгага. Батга. Одоо хараарай хөө. Батга би орлоо шүү. Батга. Хүй. 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 Батга. Хүй. Батга хүй. Хүй. Батга. Тэгээд бит хоёр ярилцаад. Батгаг манайд биш. Горхийн хажууд өгсөн болохоор тийш явцсан. Хүн байна. Байхгүй. Чи аль хэдийн нэл энийг хэлэх ёстой байсан юм шүү дээ. So
зэд барагч нь харж явъя. Нүцгэн толгодын дунд